Монгол улсад гемодиализын эмчилгээнд 660 гаруй хүн хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалаас бөөрийн дутагдaltaй өвчтний нэг удаагийн гемодиализын аппаратад орох зардлыг сангуужуулдаг. Гэвч энэ нь нэг удаагийн эмчилгээний аппаратны хэрэгсэлд хүрэлцдэггүй байна. Мөн энэ өвчтнүүдэд сарын 470 мянган төгрөгийн гүрэг болгодогч сарын эмний мөнгө нь 500-аас 600 мянган төгрөг болдог байна. Иймээс ч диализд ордог хүмүүсийн эмийг даатгалд хамруулж өгөхийг өвчтнүүд эрүүл мэндийн яамнаас хүсэж байна. Жилд 1500 гаруй хүн бөөрийн дутагдлаар хоншлогддог байна. Бөөрийн өвчлөлтийн ихэнх үед эмийн эмчилгээ хийж хооллолт дээр анхаарах шаардлагатай байдаг байна. Зарим цаашид өвчлөл хүндрээд ирэхэд зайлшгүй гемодиализын аппаратанд орж давхар эм хэрэглэхээс өөр аргагүй байдаг юм а. Гэтэл эмнэлгүүдэд гемодиализын аппарат хүрэлцээгүй байдгийн дээр эмийг эрүүл мэндийн даатгалын өнгөлөлт хамруулаагүй олтоц тааруу үн өндөр байдаг гэдгийг хэлж байлаа. Бөөрийн ажиллагаа шийсээр орто бүтээгдэхүүн ялгарч чадахгүй байгааг энэ аппаратын тусламж жагаад биес зайлуулж байгаа. За илүү шингэнийг зайлуулна. Гэтэл мань бөөр маань ганцхан юм ажил хийдэггүй. Өөр олон ажил хийдэг. За цус төлжүүлэх, эсцийн солилцоог зохицуулах, хүчил сүлцийн солилцоог зохицуулах, даралт зохицуулах гэх мэт олон ажил хийдэг. Тэр бүхнийг энэ аппарат бол хийдэггүй болохоор тэднүүсийг засахын тулд ийм шаардлагатай болдог. Миндоёр 3 настай байхдаа бөөрийн дутагдлаар онцлогджээ. Энэхүү 17 настайгаас эхлэн гемодиализын аппаратад орж байгаа юм. Түүний хувьд энэ хугацаанд эмэнд нийт 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэлээ. Иймээс эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг Миндоёр хүсэж байсан юм а. Одоо сайдад хандчихсан энэ эм тарин олддоггүй. Одоо та энэ гадуур эмийн санд бол ганц хоёр эмийн санд байдаг. Бусад эмийн санд байхгүй. Тэр ганц хоёр эмийн сангаас нь авъя гэхэд маш үнэтэй аавна. Одоо бодоод үзэлтэй. Энэ 470 мянган сасны гемодиализд ордог хүмүүс чинь 470 мянган сасны эм тариага тэр 500 мянган сасны эм тариг авахд өөртөө гоцмос авах өөрийн хэрэглээндээ одоо цахилгаан түгээг цахилгаан тий одоо юу гэдэг улс тоо хүний хэрэгцээ байдаг шүү дээ. Тэрэндээс зориулж чадахгүй шүү дээ хүмүүс чинь 470 мянган сасны гүрэг авдаг хүмүүс чинь би энэ олон нийт диализд орж байгаа хүмүүсүүдийн 470 мянган сасны гүрэг авдаг энэ мөнгө нь хаанаач хүрэлцдэггүй эм тарин олддоггүй олдсон ч одоо ганц хоёрхан Монгол улсын эмнэлгүүдийн ганц хоёрхан л эмийн санд байдаг. Миндоёр буюу чөлөө туран бүтээлж жентл нь Солонгос улс руу явж бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай байна. Эмчилгээний зардалд нийт 700 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Иймээс тэрээр 5 дугаар сарын 25-нд бүхий өргөнд хүмүүн та хүчтэй байгаараа тоглолтоо хийхээр төлөвлөд байгаа юм. Тоглолтод 17 дуучин оролцож аядууга өргөн барихаар төлөвлөжээ. Мөн 1-р эмнэлгийн бөөрийн төвийн их эмч Хурц баяр Батчулуу эмчнэр ирж эрүүл мэндийн мэдлэг олгох зөвлөгөө өгөх юм байна.